Сайн байцгаана уу? Юу байцгаана? Шинэ жил болох байгаа энэ эдгээр догдолтой өдрүүдийн мэндийг хүргээд Эдэнэс базарын контент маань эхэлж байна. Мэдээж бид улс төр урлаг, спорт бүх төрлийн мэдээг базна. Эдэнэс базарын. Энэ 7 хоногт гарсан мэдээнүүдийн нэг нь бол яалтчгүй арт иргэд биднэрт бол маш хэрэгтэй зүйл байлаа. За тэр нь юу вэ гэх юм бол та бизнес хийх юм бол төрийн төмөр нүрийг бид нар үздэг байсан. За тийм зүйл хэрэггүй, зүгээр л мэдээлэл өгөхөд болно гэдэг. Хуулийн тус баримтлагдсанаар зарим тооны тусгай зөвшөөрлүүдийг энгийн зөвшөөрөл рүү шилжүүлэх, мөн зарим зөвшөөрлийг мэдээлэл болгоо өөрчилж байгаа. Энгийнээр хэлэхэд иргэн та бизнес эхлэх гэж байгаа бол би тийм байршилд, ийм үйл ажиллагаа явуулна гэх мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхэд болно. Өнөөдрийн нөхцөл гарын үсэг цуглуулах, ажлын байрны дүгнэлт гаргуулах зэргээр олон бичиг цаас бүрдүүлж хугацаа алдаг бол хуулийн шинжилгээр шууд үйл ажиллагаа эхлүүлэх боломжтой боломж бүрдэнэ. Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингү болгох зарим эрхийг мэргэжлийн холбоотод шилжүүлж төрийн оролцоог багасган хувийн хвшлийн өөрийн зохицуултыг бэхжүүлэхэд анхаарсан. Яг үнэхээр энэ шийдвэр хэрэгжиж чадах юм бол арт иргэд биднэрт бол маш сайхан мэдээ болж байна. Тэгээд одоо хэрэгжүүлээрэй л гэж одоо хүсэе да. Би ингээ мэдээ бэлддэг болсноос хойш 7 хоног болго ерөөсөө бензин болон хүчирхийлэл гэсэн хоёр зүйлийг л байнга бэлддэг боллоо. Энэ 7 хоног дахиад бензины асуудал. Хэцүү юм аа, хэцүү. Тэгтээ яг бас сайн мэдээ бас гарсан байна те. Тэрийг хамтдаа үзцгээе. 2026 оны 1-р сард шатгууны нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлэхээр Оросын холбооны улсын талтай тохиролцлоо. Засгийн газар хоорондын комиссийн ээлжид хуралдааны үр дүнд Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн Оросын талын дарга Кослов шатгууны нийлүүлэлтийн асуудлыг дээд түвшний яриа хэлэлцээрийн үеэр ярьж тохиролцсон. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжилт асуудалтай байгааг ойлгосон байгаа. Мөн тэрээр 2026 оны 1-р сард нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлнэ хэмээн амлалт өгсөн байна. Гэхдээ ингээ бодохоор амар харамсалтай байгааз 2025 онд Монгол улсын иргэд өдөрт 2-3 цагийг бензинд очрлож өнгөрүүлж байна. За тэгээд очингууд дүүргэлт байхгүй 30 мянга 50 мянган лимиттэй очингууд ингээ хаачдаг. Энэ бол гэхдээ яг үндэ амьдрал бол биш ээ. Тэгээд ер нь гадны колонкуудыг оруулж ирэх гэдэг шийдвэр баг маш зүв байх гэж бол би бол бодож байна. Тэгэхгүй одоо ингээ хитэн монопол газрууд ингээ байгаад тахаар нэг ийм зүйл болж байгаа биз. Тэгээд ямартай ч он гараад бензин гайгүй болох юм шиг байна да. Найдчихлээ да. За дахиад хүчирхийлэлтэй 7 хоног болж өнгөрлөө. Би өмнөхдөр бас хэлсэн дараа 7 хоногт бас л хүчирхийллийн мэдээ гарах байх гэд мэдээж гарлаа. Энэ удаад нэгэн охин өөрийн Instagram хаягнаасаа Togo 116 бидний сайн мэдэх за бүжигч инфлюенсер түүнийг намайг ингэж баг насн банд байхтаа хүчинтсэн. Дээрээс нь гаж донтон гэх нэг тийм рилийг оруулсан билээ. За ямартайч тэгээд Togo энэ дээр нь хариу буцааж өгсөн, бичлэг оруулсан. За ер нь яг энэ зүйлийн эргэн тойронд бас яг юу болоод байна? За тэр дээрээс нь тэр охины бас ингээд өөрийнх нь стори дээр оруулсан бас нэг тийм хитэн бичлэг байна. Тэгээд эдгээрийг ямартайч хамтдаа үзцгээе. Тэгээ би энэ бүхнээс Монгол дахтаа яаж итгэсэн гэж би үүс татчих итгэсэн заяа биз танараа. Та нар хэлмэтүүлэлт ярих гэж байгаа юм бол миний өвөө заяа. Миний өвөөгийн миний ихэнц өвөө. Миний богд хааны бичээч хүн байсан заяа. Миний өвөөг нуурч фадсан заяа биз танараа. За тоосон жоохон амар талаа ингэж гаргаж харуулахгүй бол та нар намайг итгэсэн гэдгийг ерөөсөй ойлгохгүй байх шүү гэнэ. Хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр над руу энэ эмэгтэй хэрвээ яг өөрийнхөө хэлж байгаа шиг тэр насандаа байсан бол би бол ерөөсөө ч тэр насанд нь итгэхгүй. Юу гэхээр над руу эмэгтэй хүний доотлын хувийн хэсэг байгаа шүү дээ. Одоо нууц хэсэг. Тэр хэсгийнхаа зургийг флаштай ингэж орон дотор аваад над руу явуулж ирсэн. Миний амьдралдаа хамгийн анх удаа эмэгтэй хүнээс тийм доотлын хэсгийн зураг авч үзсэн тийм бол тэр байсан. Тэгээ юу шоконд орж байгаа энэ эмэгтэй над руу тийм зураг явуулчих. Тэгээд өөрөө шөнө 2 цагт такси яваад манай гэр рүү ирсэн. Өөрөө би яваад чигээд. Өөрөө таксигаа дуудаад. Тэгээ өөрөө буцаад таксигаар явсан. Тэр өдөр уулзаад бид хоёр хоорондоо ярилцсан. За мэдээж тэнд харилцаа үүсэж байгаа. Дотны харилцаа бол үүссэн. За иймэрдүү зүйл боллоо. За хэрвээ үнэхээр Togo хүчинтсэн бол маш харамсалтай үйл явдал мэдээж ойлгомжтой. Тэгтээ юм хоёр талтай гэдэг шиг хэрвээ ингээд үнэхээр баримт нотлохоо нь олдохгүй гүтгсэн бол бас яах вэ? Бас маш сонирхолтой тий. Яг нөгөө хүмүүс зарим нас тэгж үзчихлээ. Хүнийг амжилттай яваад ингээд явж явах үед нь
нэр хүндэд нь халдах ч юм уу одоо тийм зүйл бас байдгаа гэд тийм сэтгэлтэй хүмүүс бас нэлээд байна лээ. За ер нь манайхаа ямар хүнийг шүтгэж те ямар хүнийг ингэж даган дуурайхаа бас сайн бодож ялгаж салах нь ер нь маш хэрэгтэй зүйл шүү. Энэ 7 хоногт болсон маш гэгээлэг сайхан мэдээнүүдийн нэг бол инх хөрөл ах маань One Championship-ийн аваргын баяраа тэмдэглэсэн гэх юм уу та. Шангрилагийн Walt тэмдэглэсэн. За тэгээд инх хөрөлхөөс бас гоё ярьслага авсан байгаа. Үнэхээр яг тэр Солонгосын багийн тамирчны крашлтгүй за бас дээрэс нь өөрийн ирээдүйн ихнэрээ ямар хүн байгаасаа гэж бас боддгоо гэдэг талаараас тийм хариулт өгсөн байгаа шүү. Тэгээд энэхүү сурвалжлагыг хамтдаа үзцгээе. За сабано. За сасамано. За юуны түрүүнд One Championship-ийн аварга болсонд баяр хүргэе. За баярлаа. За тэр тэмцээний өдөр бол монголчууд таныг бүгд л одоо огшоол, залбирал маш гоё үзсэндээ бид зайлхааг бас нэлээд огшиж үзсэн. Тэнгүү тэр тэмцээний үеэр танд ер нь сэтгэл ямархан байсан бэ? Тэр одоо яг тэмцээний яг өмнөх өдөр ч юм уу? Ер нь танд юу бодогдсон бэ? Алдснаа л гэж бодсон шүү дээ. Алдснаа л гэж дээ. За физикал эйжэг бол монголчууд хэлгүй яаж дэлхийд дахин бүгд үзсэн. Тэгээд маш гоё нэвтрүүлэг болсон. Тэгээд бас монголчуудынхаа ингэж гоё нэр үндийг дэлхийд дахинд бас ингээд та зургуулыг гаргаж чадсан. Тэгээд физикал ээжээд очиход одоо нэг таад ингээ байрцсан нэг өрөө байгаа шүү дээ. Ер нь тэр үед яг наадлын камер дээр харагдахгүй зүйл нэг ямархан байсан бол өрөөнд байрчаад одоо бэлтгэл хийдэг ч юм уу одоо тийм сэтгэл санааны байдал гээд тэр зүйлүүд нь хүмүүсийн тийм мэдгүй үнцгийн та нэг гоё жоохон дуртаад өгвөл нэг тийм одоо танихгүй мэдрэмж байгаагүй. Хоорондоо ягаад ч юм нэг тийм сайхан дотн тийм гоё хүмүүс шиг мэдрэмж төрж өссөн шүү дээ. Нийс нэгдэл тэгэл бивинаа нэг харж байгаагүй нэг уулзж байгаагүй одоо тийм хүмүүс шүү дээ. Тэгэл тараал ягаад ч юм нэг тийм тэгэл дотн нэг сайхан бас тийм монгол хүн байна да гэдэг шиг тийм. Тэгэл нэг тийм гоё мэдрэмжтэй. За нөгөө нэг Солонгосын нөгөө багийн тамирч Жан Уншил тавэр ингээд гоё бичлэгнүүд рилүүд нэлээд оруулсан. Тэгмээд байгаа хүмүүс янз бүрэл ингээд үгжлээ байдлаар ч юм уу зөндөө бичээсэн. Ер нь гэхдээ та яг жигнэсээ крашлтгүй гэдэг болголоо. Үгүй яг жигнэсээ болтгоо. Яг нөгөө яг сонсож байгаа буудалтаа буугаад буудлынхаа фитнес өрөөнд орж бэлтгэл хийхэд нөгөө эмэгтэй маань бэлтгэл хийжсэн. Тэгээд нөгөө мэдээж яг анхны тийм тааламжтай нүдээр харсан бол өмнө. Яг тийм хөө байдлыг хэлэнгүүт нөгөө тийм бүсгүй мантрыг харчаад нөгөө бас гоё контент хийх маягаар Монголд ирсэн тэгээд гоё рилүүд хийгээд тэр зүгээс нь сонссон шоу дээр байдлаагүй сайн хөгжсөн гадаг шүү дээ тий. Тэрээс яг бүр амар крашлаа тэгээд нэг сүртэй тэгээд гарчил болдог байхгүй. Яг зүгээр яг эмэгтэй хүний одоо эрэгтэй хүний нүдээр эмэгтэй хүний гоё таалбар сайхан эмэгтэй байна гэдэг тийм таалагдж байгаа харцаар харж ясан нь яг үнэ. За тэгвэл таны хувьд ер нь ирээдүйн ихнэрээ ер нь ямар хүн байгаасаа ч ер нь боддог бай. Мэдээж яг ийм тим их шилхэх хэцүү шүү дээ. Хүн болгонд өөр юм гэсэн онцлог давуу сайхан чанартай тий. Тэгээд учрах ёстой бол учраал тэгээд хацах ёстой бол хацаал явах байх тий. За тэгээд ярих гэсэн баярлалаа тэгээд. Таны цаашдынхаа ажил амьдрал нь хамгийн сайн хүсээрэй. За танаас бас хамгийн сайн хүсье. За баярлалаа. Мэдээж Монгол улсад ховж ивгүй 7 хоног байхгүй нэг юу байх вэ? Маш хөгжилтэй, сонирхолтой, хөвгтэй тийм ховж ивтэй 7 хоног болж өнгөрлөө. За, манай Монгол улсад шинээр 16 дэд сайд томилогдлоо. Дэлхийд хүн амынхаа тоо ногдож байгаа баг тийм сайдынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа л гэж яах шиг байна да. Тэгээд нөгөө 160 яманд 60% нэгдэг лөө. За, тэгээ манай төрийн сойрхол дуучин Болдох маань өөрийнхөө Facebook хаягнаасаас тийм хөгжилтэй нийтлэг оруулсан байлээ. Дид дуучинтай намаа завгүй байх үед дид дуучинтай ингэж болно шүү гэд. Яаж ядалсан маягийн. За тэгээд одоо энэ мэдээлэлтэй холбоотой бас хөгжилтэй тийм бичлэгнүүд зөндөө нийтлэгдсэн байна. Тэгээд эдгээр бичлэгийг хамтдаа үзцгээе. Если ты мужик, предъяви. И как мужик приди ко мне. Давай поговорим. Без проблем. Send me location. Anywhere, anytime. За бас л нэг хил ам дагуулсан үйл явдал боллоо. Манай Монгол улсын ерөнхий сайд Занданштар дарга маань за шинэ жил гэдэг баяр бол ерөнхийдөө гэр бүлийн баяр. Ялангуяа төрийн албаныхаа энэ жил шинэ жилийг тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэдэг тийм санаачлагыг гаргаж уриалсан олон нийтэд за харамсалтай нь зам тээврийн яамныхан маань нэжгэр шинэ жил хийсэн байна. Тэгээд бас бичлэгнүүд явж гин хүмүүс нэлээд хил ам хийж гин. Тэгээд одоо нэг юм бичлэгийг хамтдаа бас үзцгээе.
Юут нөгөө нэг Монголын хөл 3 хоног гэдэг шиг юм болсон байна да. Тэрийн бүх албанд одоо альва тийм тансаглал шинжилгээ нэмэлгүй. Энэ шинжилгээ үл ер нь гэр бүлийн баялаг гэж нэрлэдэг. Тийм уриалга гаргацгаа дор бүртээ. Цагаан сараар одоо тэмдэглэдэг бай. За бас сонирхолтой мэдээ байна. Цагдаа нар маань сураа ундаг боллоо гинэ. За 100 санаж гэнэ үү? Хүүхдүүдийг болон залуучуудыг ангилгүй насан туршаагүй гэх одоо ингээд байдлаас нэлээд шалгаад сороонуудыг хураагаад ингэж явдаг байсан. Хамгийн гол шалтгаан нь ангилалгүй унжин гэдэг. За цагдаа нар маань өөрсдөө орой ангилалтай болов. Нөгөө бас сонирхолтой байгааз. Ирээ одоо цагдаа ангилгүй цагдаа сураа унживэл одоо бид нар яг үндэ яач чадахгүй л дээ. Хот суурин газар амьдрна гэдэг. За бас ялангуяа нийслэл хотод амьдрна гэдэг өөрөө бол маш том соёл. За тий одоо нэг бичлэг үзсэн. Тэгээд энэ залуу шиг юм орк хүмүүс бол нийгэмд маш их болж байна. Бараг үржээд байна. Дээр үднийг соёлын довтлогоо гэдэг зүйл явсан шүү дээ. Хүмүүсийг соёлдоо усанд оруул сургасан, хумсыг авдаг болгосон гэдэг шиг одоо үед тохирсон нэг тийм соёлын довтлоо гэдэг зүйл бас заавал байх хэрэгтэй болоод ах шиг байна л гэж би л тэгж бодож байна. Бас хүмүүс нэлээд тэгж бодож байгаа хаа. Заавал бичлэг хэлмээ яах вэ? Эд чи явах тахтай. Явах. Хаач ямар сонио хайшин би. Чи том тоглож ингээд хүн хүлээх ч амаа ахгүй. Чи ингэ төв зам дээр хилээд байгаа. Төв зам дээр тагилж болохгүй байна. Чи яв хали. Хайшин би. Явах. Би энд хүн хүлээж штэ. Хүн хүлээх ч амаа чи энэ зам дээр хүн хүлээхгүй ой. Одоохон штэ танаас чи ирж штэ. Өчнөө удлаа. Өчнөө машин зурх шин. Энд чи төвчл явахгүй гэстэй. Чи зүгээр ингэ явчаад энэгээр чин энд хоёр игнээ угаач дээ ч та. Та цааш яваад өглөө үү та? Өглөө чи явах зам чи биш ханд үү заяа. Чи би түр аваараа татаад үлээж штэ яхаа. Би яваар ёсгүй штэ тэг ёсгүй чи. Би мэдэж штэ тэгээд хүн мэдэх юм аах чи яваад урд яваа өчнөө машин байна чинь. Бэ штэ. Чи яв хөө. Нөхөр хүн би яах вэ? Чи энэгээр чи машин тайрч яваад штэ урд урч. За урд яв. Эли. Би явахгүй. Яв хөө. Царай олон байгаа байдал нь хөгшин харагдаг ч гэсэн насан залуу хүмүүс бас ер нь нэлээд олон байдаг тий. Худалбаа буруу биш. Үнэн ба зөв намын дарга Отгон Баатарын бас нэг тийм хөгжилтэй бичлэг бас сатгдсан байна. Ах маань. Аха та хүнээс асуулт асуусан чи хэдэн хоног хин авчих. Ах нь уг нь гайгүй л дээ 89 оных л доо. Оо би таныг ах гэж бодсон. Тий. Ах нь жоохон хөгсөн царайтай болохоос тий. Өнгөрсөн 7 хоногт Австрали улсад бас халдлага гарсан гэв тийм мэдээлэл гарсан. За энэ 7 хоногт харин Тайван улсад бас халдлага гарсан байна. Өмнөх 7 хоногийн мэдээн дээр нэг хүмүүс тэгээ бичсэн байсан байхгүй юу? Бусдын ингээд зовлонгоор чи ингээд жаргал хийлээ наа чинь болохгүй гэд. Тэгтээ яг үнэндээ бодиттой байдал дээр бол манай улс угаасаа энэ зүйл дээр бол үнэхээр амар тайван улс шүү дээ. Яалтчгүй тэгээд одоо өвөл манай монголчууд Тайван, Вьетнам гадагшаа ер нь нэлээд аял зугаалдаг. За ер нь нэлээд тийм болгоомжтой, сонор сэрэмжтэй байх нь маш чухал шүү. Одоо бол бас эрсдэлтэй л байгаад ах шиг гадаад улсуудад бол.
Өвлийн дарга Нямбатар дарга маань за энэ өвөл бол Улаанбаатар хотын утаа 23%-аар буурсан гэх мэдгдлийг хийсэн байна лээ. Яг хүмүүс бол нэлээд хил амтай байсан. Зарим дэмжижээ. Миний хувьд гэхдээ яалчгүй энэ жил бол утаа бол яалчгүй багассан нь бол их мэдгэж байгаа. За гэхдээ яг нөгөө хүмүүсийн хил ам хийж байгаа зүйл нь болохоор утаа багассан харагдаж байгаа ч гэсэн хорн илүү байгаа гэдэг. За бас өмнө сая хэлжсэн баримт нотлохоо гэдэг. Нямбатар дараас өөрөө баримт нотлохоо ярих л байх. Тэгээ хүмүүсээс үнэхээр шүүмжилж ивэл бас ийм баримт нотлохоо гаргах нь бас ер нь зөв байх. Нямбатар даргын хамгийн дургүй хүмүүсийн нэг болох за лайв чинь тэмцэгч гэгддэг мөн хэр даах. Солонгос очсон бүр лааж байна. Мят театр очсон. Яа. Билет бичигч. 3 билет бичигчтэй. Яа. Билет чи ахын то онлайнаар бичиж байгаа зү дээ. Захин болсон биз дээ. Чи одоо энэ сайхан залуу энэ чи ингэж билет бичиж яана гэж чамаа чи энэ хотын жолооч идэг гэсэн. Чамааг юм зардаг гэсэн те. Ийм гоё билет бичигч хараа. Чи явж айл нүлэг ядаад ахын то. Монгол руугаа валют оруул. Зовж иргэд чи мят онгоцоор ирээд бид нэг 5 цаас мят тушаана. Тэрийн чи энд үнгүү үрээ сууж ш дахин дөө. Чиний оронд энэ ч нэг сурж байгаа оюутан баг цагаараа ирээд билет чинь захимаар бичиж ахын дөө. Би яаж 90 саруу сайхан залуу ах шиг байна. Би бялдартай тарган затглаа. Нэг тарган затгалсан тарган затгалаа хайнгийн шар шиг нөхөр. Билет бичиж. За болоо ахын дөө заяа. Ажил хий. Айл нүг арбайт хий. Та нар ихтэй ер нь яг энэ мөнх эрдэн гэдэг хүнийг яг юу гэж боддог вэ? Яг үнэхээр арт иргэдийн төлөө тэмцэж байгаа тэмцэгч мөн гэж боддгоо. Бас маш сонирхолтой тий. Энэ 7 хоногийн Эден Ньюс базарын хин хүрээд дуусч байна. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид та бүхэндээ хамтарч ажиллахад нээлттэй байгаа. Бид юу ч хэрэглээнд нь бид юу сурталчлана. Дараа 7 хоногтоос юу болох нь сонирхолтой сенсац нэлээд гарах байх. Дараа 7 хоногийн Эден Ньюс базарыгаар уулзцгаая. Баярлалаа.